Сайн мэцхан залуусаа фэнтези маань бичлэгээр уулзааг утсан байна. Өнөөдөр би та бүхэнд кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцж буй мөн бас утгагүй төгс гэж байгаа дүүнертэй зориулаад кибер аюулгүй байдлын чиглэл дотроо ямар ангиллууд байдаг вэ? Яг чиглэл нь яаж хөрвж болдог вэ талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энэ хүү бичлэгтээ багтаахыг зорж байна. За тэгэхээр ерөөдөө бол яг дөнгөж гарч ирээд төгсөж байгаа дүүнер маань юун дээр очиж гацдаг вэ гэхэлэр би яг энэ аюулгүй байдлын чиглэлээр гээл хакер болно гээл яваад байгаа боловч яг ямар төрлөөр нь ямар ангиллаар нь ажилд ороод ажил цаашиж карьерээ хөөж явах вэ гэдгийг бол сайн мэддэггүй. Тэрэн дээр ер нь бол жоохон баг зэргийн карьерийн гацалт үүссэн байдаг. Энэ тал дээр ер нь бол жоохон зөвлөд өчгөд надад ер нь бол миний энэ давуу тал дээр энэ төрөл нь илүү зохих юм байна гэдэг талаас нь өөрөө ер нь бол дүн шинжилгээ хийгээд тэрэн дээр илүү карьер дээр төвлөрөөд явах, өөрөө ирээдүйн road map хөөгөөд явхад илүү дөхөн болж өгдөг гэж миний хувьд бол боддог. Ерөнхийдөө 7 төрөлд бол би бол ангилж авч үзсэн байгаа. Бүр дэлгэрүүлээд авч үзвэл олон ангилж болно. Тэгэхээр үндсэн 7 ангиллыг та бүхэнд ерөнхийдөө танилцуулъя. За хамгийн нэгдүгээрт penetration testing буюу ethical hacker гэдэг төрөл байгаа. За тэгэхээр та бүхэн маань аль сургуулийг төгссөн байж болно. Төгссөний дараагаар яг тухайн байгууллага дээр ороод ямар төрлийн ажил хийж болох вэ гэхээр нэгдүгээр нэвтрүүлгийн шалгагч буюу ер нь бол penetration tester гэдэг ажлын байр байдаг. За энэ төрлийн хүмүүс маань яг ажил дээр гараад юу хийдэг вэ гэхээр ерөнхийдөө бол тухайн байгууллагынхан өөрсдийн дотоодоо өгжүүлсэн байж болно. Эсвэл гадшаага гурдагч байгууллагатай харьцдаг системүүд API-уд байж болно те. Бүх системүүдийг ер нь бол нэвтрүүлгийн шалгалтыг хийж тест туршиж үздэг тэр төрөл байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг ер нь бол зарим хүмүүс саваддаг ингээл өдөр болго ингээл тестлэхийг ямар шаардлага байгаа юм бэ? Нэг удаа тестлэхэд болдгоо мó гэдэг тийм асуулт тавьдаг бол энэ дээр бол заавалчгүй ер нь өдөр болгон тестлэх ёстой. Яагаад вэ гэхээр кибер аюулгүй байдлын эрсдлүүд маань өдөр тутамдаа ер нь бол шин эрсдлүүд гарч ирдэг учраас энэ бол заавалчгүй хийгддэг тийм процесс байгаа. Тэгэхээр байгууллага дээр энэ хүү альбан тушаал маань ерөөдөө бол маш чухал үүрэгтэй оролцдог. Илүү техникийн скиллтэй ер нь бол оюутан байх хугацаанд магадгүй илүү довтлогоо тал руугаа илүү сонирхолтой байсан те CTF тэмцээнүүдэд ордог байсан харуул занг байна Монголд байна гадаадын тэмцээнүүдэд ордог байсан бол илүү энэ penetration tester гэдэг төрлийн роль дээр илүү очивол илүү зүгээр байдаг. Тэгээд энэ хүрэл мөнөөс 100% халдлага хийхээс гадна халдлагаад бусад хүмүүст танилцуулах тайлан бэлтгэх гэх мэтчлэн team skill-ийг бас тодорхой хэмжээнд бол шаарддаг. Тэгээд гол юм нь юу вэ гэхээр зөвхөн халдаад авах гэхээсээ илүүтэйгээр илүү ялгаатай онцлог шин чанар нь болохоор илүү дистаралтай халтдаг хүмүүсийг penetration tester буюу нэвтрүүлгийн шалгагч гэж бол хэлж болно гэсэн үг. Тэгэхээр энэ хүүд ажлын байран дээр орж байгаа хүмүүс маань яг энэ penetration test гэдэг зүйлээ маш сайн ойлгосон хүмүүс байдаг. Бүх үйл явцыг байгууллага дээр зөндөө дотоодын системүүд байна, дотоод сүлжээ байна, гадаа сүлжээ, веб мобайл гэх мэтчлэн бүх төрөл дээр ер нь бол скил ур чадвараа харуулж скиллээ тестэлдэг гэж ер нь бол ойлгож болно. Тэгэхээр дан ганц дотоод сүлжээх ч юм уу тестэлдэг бол биш. Бүх талаас нь фишинг байгууллагатай хийж үзүүлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар үздэг. Гол юм нь юу гэхээр танай байгууллага дотор ч систем байна уу, хүн байна уу юун дээр эрсдэл үүсэж байна вэ гэдгийг бол тэр хүмүүс маань бол голцоо гаргаж ирдэг гэсэн үг. Тэр эдгээр хүмүүсийн маань ер нь дотоод internal penetration tester гэж хэлж болно гэсэн үг. Байгууллага дотор хэрвээ ажилтан хэлбэрээр явж байвал. Тэр та бүхэн оюутан байх хугацаанд эдгээр давуу талууд та бүхэнд хэрвээ байвал энэхүү ажлын байран дээр гараад альбом тушаалд ороход бол нээлттэй байх нэ. За хоёрдугаарт blue team тал руугаа буюу ер нь бол сүлжээний инженер тал руугаа гэсэн үг. Нэг ёсны blue team гэдэг өнцг нь юу вэ гэхлээр илүү цэнхэр баг гэж орчуулагдж байгаа шүү дээ. Энэ маань яг байгууллага дээр ороод ирэнгүүт тухайн халдлагаас сөрөг арга хэмжээ авах ч юм уу тэр халдлагаас хамгаалах тал руугаа гэсэн үг. Системээ хариуцаад хамгаалаад явдаг хүмүүс байж болно. Эсвэл сүлжээг архитектурыг зөв гаргаад тэрний хамгаалтыг нь тохиргоонуудыг нь хийдэг хүмүүсээс байж болно гэсэн үг. Тэгэхээр энэ рөл бол Монгол улсад гэж авч ярил бол маш нээлттэй олон рөл дээр орох боломжтой. Систем рүү ч хүрэх боломжтой, сүлжээгээрээ ч явах боломжтой байдаг. Тэгээд ер нь бол сүүлийн үед бол DevSecOps гэх төрөл нэгдсэн байгаа Тэнгүүд системээ хариуцаад давхар сүлжээний мэдлэгтэй хүмүүс энэ талд бол маш хялбараар ер нь бол орж болтгоо гэсэн үг. Тэгээ үүнээс гадна ер нь бол энэ сүлжээ талыг хариуцаад явж байгаа гэдэг үүднээсээ байгууллагын дотоод бүтцийг нь ойлгох яг оюутан байх хугацаанд магадгүй илүү сүлжээний талын хичээлүүд дээр үнэхээр өөрийгөө харуулж сайн
одоо таны давуу тал үүсч илүү сайн сурдаг байсан бол ер нь энэ рөл дээр одоо орж одоо байгууллагатаа ер нь бол ажлын байр дээр орж явбал илүү давуу тал гэж миний хувьд бол үздэг. А ер нь бол яг аюулгүй байдлын хакер гэж явангууд заавал нөгөө нэг атакер тал руугаа те Red team тал руугаа бас явна гэсэн үг бол биш. А энэ дээр blue team рүү ч орж болно. Өөр зөндөө юм төрлүүд сонголтууд байдаг шүү гэдгийг бас хүүхдүүд маань бол сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та хэдийн маань нэг ч гэсэн юм сайн сурсан зүйл чинь танд ирээдүйд ингээд яг cyber security гэдэг энэ нэг нь одоо юм яригдж байгаа боловч дотроо ингээд 7 чиглэлтэй ингээд тусдаа ангилагдсан. Энийний аль нэгээр нь та хэд яваад явхад асуудалгүй одоо ажлын байран дээр гараад одоо ажил олдох болов уу гэдэг юм эрсдлээс сэргийлээд асуудалгүй бол явах боломжтой, хөрвөөд явах бүрэн боломжтой гэж ойлгож байна. За гурав дахь нь DFIR буюу ер нь бол Digital Forensics Incident Response гэсэн юм үгний товчлолт байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол Forensics гэдэг үгийг энэ л аваад ер нь бол ярьчвал зөв. Энэ юу гэхээр илүү задлан шинжилгээ тал руугаа. За юуг задлах гээд байгаа юм бэ гэхлээр ер нь бол одоо байгууллага байна уу, хөөгн байна уу те халдлага төрөх кейсүүд бол маш их гардаг. Өдөр тутамд ер нь бол гардаг. Жижиг болон том хэмжээгээр тийм үү. Тэгвэл энэхүү халдлага дээр дүн шинжилгээ хийдэг гэсэн. За энэ халдлага маань хаанаас ямар IP-аас орж ирсэн, ямар проксиор дамжсан, ямар VPN-ээр байна уу те ямар одоо халдлагын арга техникээр орж ирсэн бэ гэдгийг нь буцаагаад хакерыг олох талаас нь шинжилж үздэг гэсэн үг. Нэг ёсны хакерууд маань халдсан одоо даруйда лог үлдээдэг. Тэр логийг хэрвээ устгаагүй ч юм уу те арга хэмжээнүүд аваагүй байвал тэр лог дээр нь дүн шинжилгээ хийх одоо тарьсан уул мөр буюу трак дээр нь шинжилгээ хийж одоо олж гаргаж ирдэг тийм шинжээчдийг DFIR гэж нэрлэдэг байх нэ. Тэгэхээр энэхүү албан одоо тушаал маань ерөөдөө бол Монголд маш цөөхөн байдаг. Ийм мэрэгжилтэн хэрвээ олон гарч ирвэл ер нь бол маш сайн гэж ойлгож байна. Тэгэхээр та хэд маань яг энэ чиглэлээр илүү гүнзгийрээд явбал илүү Монголын одоо тусгай хүчнтэй тагнуул, за банкнуудад те одоо оператор компаниуд ч гэсэн ажиллах бүрэн боломжтой. Энэ бол тусгай мэрэгжлийн одоо мэрэгжил гэж ойлгож болно. Одоо маш чухал одоо дизбцийн одоо инженер гэж ер нь бол явдаг байгаа. Дэлхийд дахинд ч гэсэн маш өндөр үнэлэгддэг Монголд ч гэсэн одоо энэ одоо зэрэглэлийн тусгай мэрэгчлэтнүүд бол биднэрт бол маш хэрэгтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ тал руугаас сонирхоод үзээрэй. Хэрвээ оюутан байх хугацаанд магадгүй та ингээд юм харагдлаа гэж бодъё л та. Тэрийг бүхэл ямыг нь задлж үзээ. Дотор нь яг юу байгаа юм бэ гэдгийг нь илүү одоо задлах шин чанартай ч юм уу. Тийм сонирхолтой хэрвээ байсан бол энэ чиглэл рүү бас ороход бол маш дөхөм. Мөн бас одоо CTF-ийн тэмцээнүүдтэй өмнө дөржсөн тийм тэмцээнүүдэд бол оролцдог байсан бол яг энэ тал руугаа задлан шинжээжтэй хортой код дээр анализ хийх ч юм уу эдгээрийг хийхэд бол маш дөхөм болж өгнө. Нэг шинэ юмыг одоо заавалчгүй юм сураад ах шаардлагагүй. Тэр зүйлээ илүү гүнзгийрүүлээ эксперт төвшөнд нь авчиад те бүр маш нууцтай байсан алгоритмуудыг тайлж буцаад одоо реверс инженеринг хийх ур чадварыг энэчнээс олж авах боломжтой гэсэн үг. За дөрөвдүгээртх нь болохоор exploit development гэдэг тал руугаа одоо ер нь security researcher гэдэг тал руугаа одоо та бүхэн маань бас өөрсдийн замлаа хөгөөд явах боломжтой. Энэхүү төрөл маань яадаг вэ гэхээр илүү бидний яг шууд биднээр ашиглаад байгаа халдлагын хэрэглүүрүүд байгаа шүү дээ. Эдгээрийг өөрсдөө ингээд бүр яг эхнээс нь хөгжүүлж тэрэн дээр илүү сайн хөгжүүлэлт оруулж одоо жишээлбэл zero day те шин одоо халдлагын эмзэг байдлуудыг гаргаж ирэх шин төлөвлөлтийг хөгжүүлэх тал руугаа ер нь бол энэ хөө төрөл маань бол орж ирдэг байгаа гэсэн үг. Ер нь л энэ exploit development гэдэг маань бас өмнөхд өрсөлдсөн DFIR гэж бодвол бүр хомс байгаа одоо Монгол улсад яг энэ чиглэлээр одоо мэрэгч байгаа мэрэгчлэтнүүд нэг басны бүр илүү одоо доод түвшин ассемблер хэлтэй эдгээр тал руугаа орж иж C кодчл програмчлалын дээд түвшинд нь очиж иж энийг ер нь бол бүхлээр нь энэ exploit-ийг хөгжүүлэхтэй одоо Windows-тэй гар утас гэх мэтлэн бүх зүйлүүд дээр одоо алдаа олох тэр тал руугаа kernel exploit гэх мэтлэн үеийн системийн эмзэг байдал хүртэл орж ирдэг. Цар үрээг яриул бүр маш том цар үрээг одоо ярих боломжтой. Одоо бидний өдөр тутамдаа ашигладаг браузерүүд байгаа шүү дээ. Энэ дэр ч гэсэн алдаанууд ер нь бол гардаг. Тэгэхээр эдгээр лүү ч гэсэн exploit development гэдэг энэ төрлийн инженерүүд мэрэгчлэнүүд ер нь бол энэ тал руу ордгоо. Дэлхийд дахинд бол яг ийм инженерүүд бол маш өндөр цалин авдаг, мөн бас маш өндөрөөр үнэлэгддэг. Баг bounty гэдэг өмнө ярьдаг байсан те. Тэр тал руугаа илүү явцсан хүмүүс байдаг. Зарим нь бол байгууллагуудад нөгөө үйлчлэгээ үзүүлээд консалтинг хийгээд те зөвлөгөө өгөөд ер нь бол явдаг тал руугаа бас байдгаа гэж бас ойлгож байна. Тэгэхээр та бүхэн маань яг дөнгөж төгсөөд илүү код програмчлал талдаа илүү юмыг ухаж ойлгодог шинэ юм бүтээх сонирхолтой тийм одоо залуучууд байвал одоо энэ exploit development буюу security researcher гэдэг тал руугаа явбал илүү
карьер хөөгд явах боломжтой шүү гэж хэлмээр. За 5 дугаарт нь web security гэдэг зүйл бол яригдж байна. За энэ бол мэдээж маш чухал. Яагаад вэ гэхээр вебсайт болон mobile application байхгүй байгууллага ер нь бараг л байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм болохоор энэ дээр тусдаа юм бүр ангилал гарч ирчээд байгаа. Яагаад вэ гэхээр ер нь бол дотоос сүлжээтэй байгууллага гингүүт л одоо зарим байгууллага магадгүй зүгээр ганцхан access point-той ч юм уу айгүй цөөхөн хүнтэй байгууллага байвал заавал дотоос сүлжээний халдлага гэж ярихад бол хэцүү байгаа байхгүй. Веб гэж ярихад бол заавал ярих шаардлага үүсчихэд байгаа. Одоо шалтгаан гэвэл саяны өмнө дурдсан зүйл байгаа. Бүх байгууллага вебсайттай, бүх байгууллага өөрсдөө ингэсэн mobile application ер нь бол үүсгээд явж байгаа тийм үү. Тэгээд энэ хэрэгцээгээ дагаад юу гарч ирж байгаа юм бэ гэхээр эрсдлүүд гарч ирж байгаа. Би үнийг mobile application байлаа гэж бодоход одоо хэрэглэгчдийн дата аваад эхлэнгүүт л шууд л за хэрэглэгчдийн датаг хэрхэн хамгаалах вэ гэдэг талаас нь харж үзэх. Тэр mobile application чи яг энэ secure байж чадж байгаа юм бoo, кодинг нь ямар байна гэх мэтлэн тэр зүйлээрээ ер нь бол харж авч үзэж байгаа гэсэн үг юм бол. Тэгэхээр энэ веб тал руугаа гэвэл мэдээж ойлгомжтой оюутан байх хугацаанд илүү веб давталгаа буюу веб hacking, web application одоо тестинг тал руугаа илүү сонирхолтой судалдаг, халдлага хийж үздэг. Мөн бас нөгөө CTF тэмцээнүүдэд оролцдог. Тэр дундаа яг веб категорийг нь хариуцаж авч хийдэг. Тим тал руугаа одоо хүүхдүүд хэрвээ байвал та хэд маань яг энэ web and web security, application security гэдэг төрлөө орж үзэж болно. За энийг яагаад ер нь бол оруулж ирсэн бас нэг хоёр дахь шалтгаан юу юм бэ гэхээр би одоо сүүлийн үед ер нь гадагшаага чиглэсэн юм судалгаанууд хийгээд үзэхэд гадны инженерүүд дээр бүр тусдаа application security гэдэг тийм рөл байдаг юм байлээ. Би бол өмнө нь бол тэрийг сонсож байгаагүй. Тэгсэн чинь application security гэдэг рөл нь яадаг вэ гэхээр бүр илүү нөгөө нэг яг задлан шинжилгээ тал руугаа ордог. Мөн бас яг апиг яг одоо зөвхөн OWASP-ийн топ 10 гэхгүйгээр илүү өөрөө шинэлэг тийм арга техникүүдийг гаргаж ирж халдлага хийдэг, шин CV-нүүдийг олдог тэр тал руугаа одоо рөл байдаг юм байлээ. Тэгэхээр тэр талаа одоо инженерүүд бол бас маш нэлээд тутмаг Монголд ер нь бол байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү та хэд ч гэсэн одоо шинээр гарч ирж байгаа хүмүүстэй байвал бүгдэнд нь боломж байна гэж ер нь бол ойлгож болно. За 6-ад нь болохоор cloud security гэдэг зүйл бол орж ирж байгаа. Тэгээ зарим хүмүүс бодож ир магадгүй яагаад ер нь cloud security-ийн чухал ороод ирвэ гэд. За энэ болохоор ер нь бол маш олон төрөл рүү хөрвөх боломжтой. Та хэд сүүлийн жилүүд ер нь бол Kubernetes, AWS гээд нэлээд viral болж байгаа сэдв байна. Тэгэнгүүт энэ технологиг дагаад түүний эрсдэл гэдэг зүйл заавал яригдчихэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Kubernetes сайн мэддэг, одоо AWS сайн мэддэг, Amazon Web Service сайн мэддэг байлаа гэж бодъё л доо. Тэрнгүүт тэрийгэ мэдлээ, тэрийгэ угсардаг, хийдэг, бүтээдэг, тэрийгэ тохируулдаг чаддаг байлаа. Үүнийгээ дагаад үүний хажуугаар нь тэрийгэ security-г нь хангаж чаддаг эрсдлүүдийг нь мэддэг байвал бүр амар цогцсон болчихж байгаа байхгүй. Тэгээд энийг дагаад юу гарч ирсэн бэ гэхээр байгууллагуудад, банкнуудад ялангуяа cloud security engineer гэдэг тийм шинэ рөл гарч ирсэн. Одоо монголчлол DevSecOps гэж яриад байгаа. Ер нь бол одоо системийн юмач хариуцдаг, одоо cloud-аач хариуцдаг те бүүнд нь хичээд байгаа байхгүй. Гадаадад болохоор cloud security engineer гэдэг бүр тустай байгаад байгаа. Монгол болохоор яг нь нийлүүлчихэд байгаа. Яагаад вэ гэхээр хүний нөөц хомсоогоо учраас ер нь бол энэ дээр заавалчгүй нэг тийм жоохон асуудал үүсчихэд байгаа. Тэгэхээр энэ бол cloud security гэдэг тал руугаа буюу та хэд маань ер нь AWS-ийн эмзэг байдлыг олж сурмаар байна уу, Kubernetes-тэй Docker хэмжлэн ийм технологиуд байгаа. Эдгээрийг бүгдийг нь та хэд маань судалдаг, сонирхдаг те өөрсдөө тохируулж үздэг ингэдэг бол тэрний security талыг нь бас судлаад үзэх хэрэгтэй. Ингээд чадчихвал яг вэ гэхлээр та хэд маань гадшаагаач ажиллах бүрэн боломжтой юм шинэ юм рөл гарч ирж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлийн мэрэгчлэнүүд маань мэдээж маш өндөр цалин авдаг. Cloud security инженерүүд маань бараг л одоо penetration tester-ээс илүү одоо үнэлэгдэж явдаг гэж ойлгож байна. Яагаад гэвэл илүү specific одоо рөлтэй Amazon тэ одоо GCP тэ Google-ийн одоо cloud тэ мөн сүүлд IBM-ийн cloud гэж гарч ирсэн. Эдгээрийг хамгаалах, халдах бүх талаас нь мэдлэг, цогц мэдлэг байгаа учраас байгууллагуудад үйлчлэгээгээ хамгаалах талаас нь энэ бол заавал хэрэгцээ шаардлага үүсчээд байна гэж ойлгож байна. За 7 дугаарт нь ер нь бол хамгийн сүүлийн жилүүдэд хүмүүсийн нэлээд шуурж байгаа. Гэхдээ оюутнууд маань энэ тал руугаа ер нь явах сонирхолгүй байгаа руу одоо ангилал гэх юм уу чиглэл гэж ойлгож байна. За энэ юу вэ гэхээр governance, risk and compliance буюу GRC гэдэг тийм одоо төрөл байгаа. За энийг энгийнээр хэлвэл та хэд маань ер нь бол ISO 27001 гээл хэлэнгүүт бараг шууд ойлгочихж байгаа хэ. Ер нь аудит тал руу гэсэн security audit тал руугаа. За энэ чиглэл дээр ер нь ямар хүмүүс байх ёстой вэ гэхээр байгууллагын ер нь бол security-гийн ер нь суурь мэдлэгтэй. За тэгээд суурьаасаа гадна тэр байгууллагт яг юу шаардлагатай байдаг тэр одоо эрсдлүүдийг нь яг хуультай нь
ингэж зэрэгцүүлж ер нь бол хэрэгжилт нь одоо нийцэж гинэ гэдгийг нь сайн ингэж хардаг, мэддэг те. Хүмүүс цаас бичиг цаастай сайн ажилтдаг те. Тэр талын хууль дүрм журмыг юмыг ер нь ёс журмын дагуу хийж чаддаг тийм хүн байвал ер нь бол энэ GRC руу орчвол их зүгээр санагцсан. Байгууллагыг үндсэн яг одоо дотоод бүх уур амьсгал те одоо жишээлбэл ийм стандарт ийм хэрэгждэг гэдгийг бол мэдж байгаа шүү дээ. Тэгээ байгууллагын яг тэр зийг сайн ойлгодог хүн байх хэрэгтэй гэж миний хувьд бол боддتي. Тэгэнгүүтээ тэр стандартаа бол өөрөө угаасаа 100% мэдж байгаа юм байна шүү дээ те. Ийм стандарт гэдэг бүгдээ лист дээрээ байгаа. Тэр стандарт нь тэр байгууллагатай яаж нийцэж байгаа юм бэ? Энэ стандартыг энэ байгууллагатай нийцүүлэхийн тулд энэ байгууллага дээр юуг нэмж сайжруулах ёстой вэ гэх мэтлэн тэр зөвлөмжийг хэлэх чадвартай байх ёстой учраас мэдээж security-гийн мэдээж маш сайн гайгүй мэдлэгтэй байх ёстой. Бүр илүү нөгөө инженерийн түвшний биш гэсэн ер нь бол за ядчил те нууц үгээ ингэдэг байх ёстой. Яагаад гэвэл гэдгээ тайлбарлаж чаддаг байх ёстой те. Үүнээс гадна одоо physical security ч юм уу те бүх төрлөөр нь ингээд одоо олон одоо лист байгаа шүү дээ те. Тэр лист болгонтой нь хууль нь хэрэгжилт нь яг яаж явж гин танаа байгуулах чи яг энэ стандартаа мөрдөөд яваад байна уу? Энэ стандартыг танах дээр одоо мөрдүүлэхэд юу дуу байна, юу шаардлагатай байна гэдэг зүйлүүдийг одоо маш сайн хэлж тайлбарлаж мэддэг хүмүүсийг удирдах чаддаг тал руугаа байвал энэ GRC гэдэг зүйл рүү орж болно гэж ойлгож болно. За мэдээж яг энэ төрлийн мэргэжилтнүүд бас дэлхийд дахинд бол маш олон байгаа. Та ч гэсэн Монголд бол энэ талаар ажиллаад явбал бас одоо оронтоо мэдээж зөндөө байна. Гэхдээ та хэд маань одоо яг энэ миний өмнө одоо ярьсан энэ 7 ширхэг одоо чиглэл байгаа шүү дээ. Та хэд маань одоо яг ингээд шинэ цаас шиг байгаа байхгүй. Аюулгүйлийн чиглэлээр төгслөө гэж бодонгууд за би хакер болно гэж одоо бодоод яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт ийм 7 өөр чиглэл байгаад байна. Тэгэнгүүт энэ 7 өөр чиглэлийг яаж алийг нь өөртөө одоо миний давуу тал юу юм бэ? Тэгвэл тэрэнд нь нийцүүлж би аль руу нь орох вэ гэдгээ сонгоод шийдчихвэл цаашаа хөгжөхөд амар амархан болчихно. Би яг одоо penetration test дээр явбал яах нь би энэ pentest-ийн яг ийм чиглэлийн ийм скиллтэй байх хэвээр, ийм сертификаттай байх хэвээр, ийм уур чадвартай байх хэвээр гэдгээ мэдчихнэ. Blue team гэвэл бас мэдчихнэ. Тэ сүлжээний чиглэлийн мэдээллүүд, сертификатууд зөндөө байгаа. DFIR буюу forensics-ээр бас мэдж байгаа. Security research-ээр бас мэдж байгаа. Web бас мэдж байгаа те веб тал руугаа веб exploitation тал руугаа бас байна. 6-аад нь cloud security те 7-аад нь болохоор GRC буюу compliance буюу audit security audit тал руугаа бас явж болно гэсэн үг. Тэгэхээр одоо аюулгүй байдал гэхлээрээ 100% шууд халтна тухайн үнийг зөвшөөрлөгөө байхад нь нэвтрэн систем рүү нэвтрэнэ гэсэн үг бас 100% биш. Бидний хувьд бол 7 ийм өөр чиглэлээс байдгийг шүү гэдгээс мэдчих яг ер нь шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр эцсийн дүндээ бол ер нь бол дүгнээд хэлэхэд бол иймэрхүү байлаа. Тэгээд одоо дөнгөж төгсөж байгаа 4-р курсын маань дүүнер маань удахгүй бас сонхны хоёр нь болох байх. Тэгээд төгсний дараа мэдээж бүгдээрээ ажилд орно. Шинээр ажлын карьер дээр ороод яг аль рөл дээр ажиллах вэ гэдгээ сонгоно те байгууллага сонгоно гэсэн мэт одоо амьдралын ер нь бол маш том эргэлтийн цэг ер нь бол одоо ирж байгаа гэж ойлгож болно та хэдэвд. Гэхдээ бити сандраарай. Та хэд маань энэ 7 чиглэлээсээ яг нэгийг нь л сайн ер нь бол олж аваад те өөрөө сонгоод тэгээд тэр чиглэл рүүгээ илүү мэрэгжилтэн болоод те эксперт гэдэг одоо рөл байгаа шүү дээ. Тэр одоо эксперт гэдэг ийм цензур дээр очихын тулд хичээгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ эксперт рүү хэрвээ очичвол магадгүй дараагийнх руу н орох ч юм уу те тийм бүрэн боломж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгднөрөө зэрэг ороод бүгдийг нь мэддэг байх бас 100% бас аль байхгүй. Та хэд маань аль нэгийг нь л сайн сонгоод тэрүүгээрээ л мэрэгжээл сайн явуучвал ер нь бол эксперт төвшөндөө очичвал та хэд маань амьдралчин ямар ч асуудалгүй проблем байхгүй те гайгүй явчнаа энэ карьерийн майнд мап чи ер нь ямар ч асуудал үүсэхгүй гэж бол би бол баттай хэлж бол чадхаар байна. За тэгээд асууцлууд байвал та бүхэн маань доор үлдээгээрэй. Тэгээд шинэ төгсөж байгаа дүнэртээ бүгдэнд баяр хүргэе. Тэгээд миний хэлсэн загсан зүйлүүдийг энэ видеогоор дамжуулаад та бүхэн маань хэрэгжүүлээрэй, дүүнер маань хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн имчилгээрээ бүгдээрээ уулзцгаая. Бүгдээрээ баяртай.